Нийслэлийн алслагдсан дүүрэг Улаанбаатар хотоос 90 км-т оршдог. Тэгээ Банкга дүүрэгт маань анх удаа цахилгаан шаттай ийм барилга баригдаж байна гэж манай бахангачууд баяртай байна. Ер нь хуучин эмнэлгийн барилга нь 2004 онд баригдсан байсан юм. Тэгээ харамсалтай нь тухайн үед цэвэртэй газар байрснаас болоод барилгын хийцэд бол цууралд үүссэн. Мэргэжлийн хэлтийн байгууллага цааш үйл ажиллагаа явуулах боломжгүй зогсоо гэдэг ийм дүгнэлт гаргасан. Тэгээ 2016 оноос эхлэн ер нь манай Баханга дүүргийн удирдлагууд за эмнэлгийн дарга Гамбат ер нь энэ асуудлыг бол бас эрүүл мэндийн яамдаа нийслэлийн эрүүл мэндийн газартаа тавьсан л да. Тэгээ маш богино хугацаанд жил гаруйхан хугацаанд ингээд 40 ортой хамгийн сүүлийн үеийн ийм эмнэлэгтэй болж байна. За хөрөнгө оруулалтыг бол нийслэлийн засаг даргын газраас хийсэн байгаа. За нийслэлийн эрүүл мэндийн газар маань ер нь бол нийслэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эмнэлгүүд болон нийслэлийн дүүргүүдэд ялангуяа алслагдсан дүүргүүдэд эрүүл мэндийн байгууллагаар хангах энэ ажиллагаанд бол онцгой анхаарч байгаа. За тэр хүрээнд энэ барилга баригдахаас өмнө Төмөр хотын дарга бүтээр Банкга дүүргийнхаа эмнэлгийг хэрхэн бэхжүүлэх талаар харилцан ярилцж бас томоохон асуудлуудыг шийдсэн. Тухайлбал хамтарч Баханга дүүргийнхаа эрүүл мэндийн төвийг бол Япон улсад үйлдвэрлэсэн төрийн тусламжийн машинаар хангацсан байсан. За эрүүл мэндийн яам улсын төсвөөр дижитал эрдэнэтийн аппараттай болгосон. За нийслэлээс бас маш олон тооны хөрөнгө оруулалтууд хийсэн учраас ер нь бол 4,000 хүнтэй нийслэлээс 90 км-ийн зайтай байдаг энэ эмнэлэг маань бол 40 ортой эмнэлэг бий болно гэдэг бол үнэхээр орчин үеийн бас шаардлагад хангасан. Ялангуяа Бахангачуудаа хот руу явж эмчилгээ үйлчилгээ авах шаардлагагүй бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг дүүрэгт авах ийм сайхан боломжийг бүрдүүлж байгаа. Тухайлбал 150 сая гаруй төгрөгийн үнэтэй дижитал эрдэнэтийн аппараттай болсны үр дүнд бол халдварт өвчнүүдийг илрүүлэх ийм боломжтой болж байгаа. Тэр дундаа сүрье за 12 төрлийн шинжилгээ ажиллагаа хийх бүрэн боломж бүрдсэн гэдэг. Ер нь бол Бахангачуудаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах маш сайхан ийм боломжийг бид хамтарч бүрдүүлж чадлаа. Нийслэлийн хувьд бол үндсэндээ Монгол улсын хүн амын 50% үндсэндээ нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд 1.5 сая хүнд тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг. Нийслэл бол алслагдсан 3 дүүрэгтэй Багнуур, Налах, Баханга дүүрэг. Тэгэхээр нийслэлийн эрүүл мэндийн хөтөлбөрийг бол 2017 онд баталсан байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийн гол зорилго бол мэдээж нийслэлийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах асуудал орж байгаа. Тэр дундаа бол алслагдсан дүүргүүдэд, алслагдсан хороодод амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах асуудал бол чухлаар тавигддаг. Энэ ажлын хүрээнд бол 2016-аас хойш бол бид нар бол нийслэлийн Багнуур дүүрэг, Налах дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай засвар төвчлөлтийн ажил, шаардлагатай том төхөөрөмжөөр хангах ажлыг хийсэн. За энэ хүрээнд бол нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2017 онд яг 1 жилийн өмнө энэ барилгын ажил эхэлж исэн бол хаалгаа нэгэд иргэдэд үйлчлээд эхэллээ. Тэгээ энэ жил бол манай нийслэлээс бол бас нийслэлийн нэлээд алслагдсан хороо болох манайхан иргэд хил занчнаар шуун фабрик тэнд бол нийслэлийн туул тосгон байдаг. Туул тосгонд бол бас яг ийм 40 ортой эмнэлгийн суурийг тавьсан эрх 100 гэхэд бол бид нар бас ашиглалтанд оруулна. За өнөөдөр энэ эмнэлгийн хувьд бол бас эрүүл мэндийн яамнаас бол тодорхой хөрөнгө оруулалт хийсэн. Зөвхөн гэхэд л 250 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. Тэгээ нийслэлээс чинь шаардлагатай том төхөөрөмжийг авна. 19 онд ч гэсэн зарим асуудлыг бид нар шийдэх ёстой байгаа. Энд бол эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм шаардлага гарч байгаа. Дүүргийн зүгээс бол эндээ төрхөө авдаг бол мис заслынхаа зарим функцийг ч гэсэн байгуулъя гэсэн ийм хүсэлтүүд ирж байна. Тэгээ энэний дагуу бол мэдээж бид бол шийдэхдээ мэдээж энийг бол эрүүл мэндийн яамтай улсын төсвүүдээр зарим оронтойгийн шийдэх асуудал гарч байна. Том төхөөрөмжийг шийдэх ийм ажлууд бид нарт хүлээгдэж байна. Ямар ч байсан Баханга дүүргийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж энэ барилга эмнэлэг ашиглалтанд орсноор бол эрс сайжирнаа. Энэ чиглэл рүү цаашдаа ч хэцүүлэнэ гэсэн ийм бодолтой байна. За энэ жилгээд бол маш томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн байж байгаа. За манайхан эндхийн тасагтай болсон мөн энэ химийнхаа төрөлтийг авахд бэлтгээд өөрсдөө энэ байшингийнхаа саваа бол бэлтжлээ. Бүтэц болон төсөв оронтойгоо нэмэгдүүлэх нь бол бид нар бол цааш үйл ажиллагаа өргөжүүлэн явах бүрэн боломжтой байна. Шарвын цэцэг сайхан гэдгээ би 2 дугаар хорооны иргэ өндөр настай. Хуучин эмнэлэг доорын хүлээж авч ийсэн аргагүй эрхэнд хүлээж авлаа да. Тэгээд аваад юусэн сүүлд нь энэ сайхан эмнэлэгт орсонтой их баяртай байна.
Одоо энэ олон сайхан алтан гартай эмчнэр тэгэл өчнөө юм хийх бах та ард нь ажил их байна. Их ундрахаар байна. Одоо бол яах вэ ингээд нэг болгоод байж байна. Тэгэл цаана одоо бас өчнөө эмчнэр дутагдж байна биднэрт бас. Эмчнэр нь байвал бас юмнууд нь тоног төхөөрөмжүүд нь байгаа юм байна. Тэрийг бас харлаа үзлээ их хайртайхан юмнууд байна. Эмнэлэг бол их сайхан тааламжтай байна. Их гоё байна энд. Одоодондоо бид нар ингээл ганц ганцаараа л ингээл хөвтгөө хахад та. Тэгээд нөгөө төсөн мөнгө нь ягаад ирэхээрээ тэгэл ондоо болох байлгүй дээ. ингээд энэ хар хэмжээнд хүрсэн Засаг дарга Эрдэнэбаяр манай цонх засаг дарга за ялангуяа эрүүл мэндийн төвийн дарга Ганбат Бархангаа дүүргийн эрүүл мэндийн барилгын ажлыг юуны өмнө цаг хугацаанд нь жилийн дотор одоо барьж дуусгаж өгсөн. За манай бол яг осон тесттэй 10 төслийн шийдвэр авч байгаа. Доох Mas хэрэгтэй байна. Ямар гоё юм бэ? Янз бүр гоё юм. Яасан юм бэ? Энэ юуны төрөж хэлсэн төрөж одоогоор төрөх болгоцсон. Суулсан байна да. Одоо төрхийн их бас энэ одоо хотцсон дараа хийж байгаа юм хэлгээд өгөх. Төрөний бас Тэгээд төрөлтөд тийм. Төрөлтөд сайн. Тэгээд төрөлтөд явж тодорхой очдог шүү дээ одоо тийм ээ.